Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдөр дэвсгэр үсэг буюу пажжимийн талаар арах гэж байна. Пажжи. За солонгос хэлний үндсэн 7 дэвсгэр үсэг ба давхар дэвсгэр үсэг, тэгээд мөн гэгүүлэгчийн араас их шиг болсон зарим нэг хувирлын талаар орно. За тэгээд солонгос хэлний үрчлэлийн тийм бүтцийн талаар орно. Үеийн бүтц. За эхлээд хэдүүлээ үндсэн 7 дэвсгэр үсэг рүү орчие. Киог болон киог, күг, сан киогийн дэвсгэр үсэг нь киог болно. За би дэвсгэр үсгүүдээр энэ хар ногоон юу өнгөөр хар ногоон дэвсгэр хэрэгжилж байгаад хараар бичсэн байгаа. Харин ийм үгнүүд нийлээд юм болно гэсэн яг гэгүүлэгч үсгүүдээ би шар дэвсгэр дээр улаан болоор бичсэн байгаа шүү. За эхнээс нь явчих тэгвэл. За эхлээд киог, күг, сан киог дэвсгэр үсэг нь киог. За нүнний дэвсгэр үсэг нь нин. За тигд, шууд, жиуд, чиуд, хүүд, хөд, сан шууд дэвсгэр үсэг нь тиг бол. За ролгийн дэвсгэр үсэг рол, мумын дэвсгэр үсэг мум, пип, бибийн дэвсгэр үсэг нь биб. За үнний дэвсгэр үсэг өн. За ингээд үндсэн 7 дэвсгэр үсэг бичлээ. Одоо давхар 2 гэгүүлэгч нийлээд дэвсгэрлсэн тохиолдолд алийг нь унших вэ? Аль үсгийнхээ дуудлагаар унших вэ гэж. Одоо 2 гэхдээ 2 гэгүүлэгч үсгийн ард нь холбож байгаа үг нь гэгүүлэгч байгаа тохиолдолд нэг нь уншина, араас нь их шиг болсон тохиолдолд хоёуланг нь уншдаг байгаа шүү. Жишээ нь одоо жишээ нь идта гэдэг үг авчил та. Байх, идта, байх, ид, и. За бичлэгийн хувьд болохоор и мөн буюу их шиг нь болохоор и пажжимын доор дэвсгэрлж өгөөд 2 сан шуудыг дэвсгэрлээд тэгээд тигд гэсэн дараалал бичигдэн. За тэгвэл энэ ид гэдэг үг маань ид гэхээр шууд уншиж байна. За тэгвэл штэ тий энэ дээр би исо юу гэгээд одоо их шиг залгаад үзье. Дааг нь авч ирэхэд дааг нь а юу нөхцөл залгаад исо юу болохоор исо юу болчихж байгаа. Их шиг залгахаар дэвсгэрлж орж байгаа үсэг маань хойшоо орж уншигдсан гэсэн үг шүү. За одоо хэдүүлээ давхар дэвсгэр үсэг нь очие. За киог болон шүд давхарлсан тохиолдолд киогоор уншигдана. Нүнжид, нүнхөг, нүнхэд дэвсгэрлж орсон тохиолдолд нүнээр нь дуудагдана. Рол биб, рол шид, рол тид, рол хөд дэвсгэрлж орсон тохиолдолд ролоор дуудагдана. Харин биб шууд, биб болон шүд дэвсгэрлж орсон тохиолдолд бибээр дуудагдана. Рол киог давхарлж орсон тохиолдолд киогоор дуудагдана. Рол мум давхарлж орсон тохиолдолд мумаар дуудагдана. Рол пип дэвсгэрлж орсон тохиолдолд биб болдог байгаа. За ингээд дэвсгэр үсгийн маань нүгт нэвлээ. Одоо харин үгийн дунд үг уншихад зарим хувирлаас нь үг уншихад хувирдаг зарим гэгүүлэгчтэй хувирлыг яриад тигд болно. Тидийн араас и их шиг орсон тохиолдолд тигд нь жи болоод тид нь болохоор чид болж хувирж уншигддаг. За дараагийнх нь болохоор хойно бол урд ордог орсон тохиолдол юм байна. За киог, кид, киог, тигд, тип, жид энэ алталт юм уу? Урталт нь шид орсон тохиолдолд хатуулж дуудагдах буюу киг, тид, пип, чид болж хувирдаг байгаа энэ тухайн хэсгүүд. Одоо киог нь киг болно.
T гэдэг нь болохоор T болно. P болохоор бид нь болохоор P болж хувирна. G болохоор Ч болж хувирна гэсэн үг. Хатуулуудад нь харин шууд, жиуд, чиуд, трүүдийн араас хөд осон тохиолдолд энэ дөрвөн их шиг маань төрүүлнэ тэд болж дуудагдана. Т хэсэг болж дуудагддаг. За ингээд үндсэн дэвсгэр үсгүүдээ ерөнхийд нь тайлбарлалаа. Одоо хэдүүлээ бүтцийн талаар авч үзье. За бүтц дөрвөн их шиг үсгийг солонгос хэлэнд их шиг үсгийг мум гэдэг байгаа. Мо, мум гэдэг байгаа. Харин гийгүүлэгч үсгийг нь чам гэдэг байгаа. Чам. Тэгээд дэвсгэрж орсон үсгийг нь паджим гэдэг. Падчим гэдэг байгаа. За тэгвэл одоо хэдүүлээ тэр доор улгал шар дэвсгэр дээр дөрвөн бүтцийг бичсэн байгаа. Тэгээд эхлээд хэдүүлээ эхний ээлжинд их шиг нийлж байгаа үүсгэсэн тийм үгийг авч үзье. За мо буюу тэрний жишээ нь бол ай буюу хүүхэд гэсэн үг байна. Ай. За энэний а үсгэнж дээр и үсг и ч хоёул нь их шиг үсэг. За их шиг үсгийг мом гэдэг байгаа. За хоёр дахь дараал дээр нь чам буюу гийгүүлэгч дээр мом буюу их шиг нэмсэн үг. За энэ нь болохоор наму буюу мод гэсэн үг байсан байгаа. Наму. За энэ чам нь болохоор энэ болно им үсэг. Харин а болно үсэг нь мом болно. Мом. За гурав дахь бүтц дээр нь мом буюу их шигээр эхлээд чам паджим буюу дэвсгэр гийгүүлэгч дэвсгэрээр төгссөн үгийг авсан байгаа. Их шигээр эхлээд дэвсгэрээр төгссөн. За ийм үгийг би орим гэдэг үг авсан байгаа. Энэ нь болохоор мөс гэсэн үг байгаа. За орим. За энэ уншихдаа гэж уншихгүй байгааз яагаад вэ гэвэл гийгүүлэгчийн хойноос их шиг олсон тохиолдолд гийгүүлэгч нь тухайн үгсийн өмнгийн оронд орогдоод гийгүүлэгч нь шууд их шигийнхээ араас урталт ороод уншигдчихдаг. За ором. За энэ ором гэдэг үгний мом буюу их шиг үсэг нь гэсэн хоёр их шиг байгаа. Харин чам паджим нь болохоор рол мом гэсэн хоёр их шиг байгаа. Гэхдээ рол нь болохоор дээшээ орж уншигдчихэж байгаа шүү. Ором. За дөрөв дахь задаргаа энэ болохоор чам буюу гийгүүлэгчээр эхлээд мом буюу их шиг орсон. Тэгээ чам буюу паджим буюу дэвсгэр үсэгтэй. За ингээд үндсэндээ бол гийгүүлэгч их шиг үсэг паджим гурвал нь орсон тийм үгийг авсан байгаа. За энэ нь болохоор хангыл гэсэн үг байна. За энэ хангыл гэдэг үгний чам буюу одоо гийгүүлэгч нь хөд хёг гэсэн хоёр үсэг байна. Харин буюу их шиг үсэг нь хоёр их шиг байна. За одоо харин чам паджим буюу дэвсгэр үсэг нь болохоор рол гэсэн хоёр үсэг байна. Рол. За тэгээд хангал гэдэг үг маань гийгүүлэгчээс бүтчихин, их шигээс бүтчихин, дэвсгэр үсгээс бүтчихийгоос хангал гэдэг үгний маань чам нь буюу гийгүүлэгчин хөд хёг. Харин мом буюу их шиг нь харин ча паджим нь буюу рол гэсэн үг байгаа. За ингээд бүтцийн хувьд орлоо.
Одоо харин хэдүүлээ өнөөдрийнхөө шинэ үгийг орцгоё. Шинэ үгийг орохдоо би дээдлийн ногоон дээр нь сита игта гэсэн хоёр үг байгаа. Сита гэдэг нь болохоор яг тухайн үг байхгүй юу? Одоо бичиж байгаа хэлбэр нь игта гэдэг уншихаар бичгийн хэлбэр, уншилгын хэлбэр хоёр өөр болсон гэдэг утгыг харуулж байгаа. Сида гэдэг нь унших, игта гэдэг нь болохоор игта унших, сида бичих. I'm sorry. За эхэлцгээе. За энэ шар дэвсгэртэй улаанаар бичсэн нь болохоор бичлэгийн хэлбэр, ногоон дэвсгэртэй хараар бичсэн болохоор уншилгын хэлбэр буюу бид нэр яриахтай ингэж бичин, бичихтэй ингэж бичин гэдгийг сайн ажилтаарай. За эхний үг тагта буюу дахиа гэсэн үг байна. Бичихтэй 4 үсгээр бичсэн бол уншихдаа 3 үсгээр уншиж байна. За энэ тагта гэдэг үг орё. За тагдагийн чам буюу паджим нь ticket. За мом буюу эгших нь харин чам паджим нь болохоор 롤 기억 гэсэн хоёр үг байна. За харин энэ 롤 기억 нь нийлээд паджим дэвсгэрж орсон тохиолдолд 기억을 уншигдан гэсэн байгаа тийм учраас энэ үгийг би бичсэн юм уу? 롤 기억ыг нэ бичсэн байна. За тэгэнгүүтээ энэ бид нар дуудахдаа таг гэж дуудана, харин бичихтэй талг гэж бичнэ. За дараагийн үг нь болохоор чомда бичихтэй болохоор чоломда гэж бичсэн байгаа. чоломда харин уншихдаа бид нар дуудахдаа болохоор чомда гэж дуудана. чомда. За энэ чомда үг гэдэг үг нь болохоор идэр нас гэсэн үг байгаа. За энэ чомдагийн задрага хэдүүлээ нэг хийгээд үзье. Чам буюу дэвсгэр нь чам буюу гэгүүлэгч нь Ж үсэг байна. За мом буюу эгшиг үсэг нь О үсэг байна. Харин дэвсгэр үсэг буюу паджим нь болохоор 롤 мом байна. Чам нь болохоор Ж харин мом нь болохоор О гэсэн байна. За дараагийн үг. Эндээс хашаа болохоор үгээ задлахгүй шууд уншаа явцгаач. Дараагийн үг анда гэдэг үг байна. Бичгтээ болохоор анда гэсэн байна шүү. Гэхдээ энэ тохиолдолд бидний эдгээрийн ард эгшиг осон байвал анжаё гэж унших юм одоо сууж байна гэх юм бол анжаё гэж одоо энийг нь жишээ Ж-ийг нь хойтлох эгшигтэй оруулаад уншдаг байгаа шүү. Тэр жишээг доор авсан байгаа. За анда бичгтээ болохоор анжда гэж бичнэ. Харин бид нэр дуудахдаа амда гэдэг байгаа. Дараагийн үг суух гэсэн үг үзсэн. Дараагийн үг нь болохоор уран унших гэдэг үг байна. ипта бичгтээ ипта гэж бичээд уншихдаа ипта. За дараагийн үг 8-ын тоо байна. Солонгос 8-ын тоо. Уншихдаа ёдол. За харин энэ үг бичгтээ лоб гэж бичээд уншихдаа ёдол буюу илээр уншиж байна. За дараагийн үг опта буюу байхгүй гэсэн үг байна. опта. За байхгүй гэдэг үг нь бичгтээ биб шод тэгэд гэсэн дараалал бичиж байгаа бол дуудахдаа бид нар опта. За дараагийн үг качи гэсэн үг байна. Хэлсэн шүү дээ. Тэгэд болон тэд энэ араас и эгшиг олсон тохиолдолд ч болж байна. За качи
같이. 자, 함께 гэсэн үг байна. За, дараагийн үг. 시작하다. 시작하다. эхлэх гэсэн үг байна. 시작하다. 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 За, 시작하다 гэдэг үгийн хувирлал нь болохоор киягийн араас киягийн араас кит болсон тохиолдолд хадвал дуудахгүй юу? хит болно гэж байна. За, тэгэнгүүтээ 시작 기억 болно. За, монголоор хэлье. 시작 гэхэд 개 болно. 개гийн араас 개 болно. 개 гүйгүүлэгч орсон тохиолдолд 개гийн араас 개 гүйгүүлэгч орсон тохиолдолд ка гэсэн үг болж уншигддаг байгаа. 시작하. За, эхлэх гэсэн үг болчлоо. Дараагийн үг. 옆 буюу хажууд гэсэн үг байна. 옆 бичгтээ 옆 гэж бичээд бид нэр одоо ярихдаа 옆 гэдэг байгаа. 옆보. За, дараагийн үг байна. 맞아요. За, одоо би энэ 받침이 араас их шиг үсэг орсон тохиолдолд уншигдж байгаа хэлбэрээр бичсэн байна. 맞아요. бичгтээ 맞아요 гэж бичсэн байгаа. бичгтээ 맞아요 гэж бичээд бид дуудахтаа 맞아요. хэлэхдээ 맞아요 гэдэг. За, энэ ингэж бичлэг ба бичлэгийн хэлбэрээ уншлагын хэлбэрийг зөв ялгаж ш нөгөө хүний хэлснийг зөв бичдэг болно аянда зөв бичих дүрмээ сайжруулж гин гэсэн. Дараагийн үг 있어요. байна гэсэн үг. За, 있다 гэдэг байхгүй гэсэн үг. 있다 буюу байна гэсэн үг дээр юугийн нөхцөл байгаад 있어요 болгоцсон. Энэ болохоор байна. За, одоо энэ аю ингээд дэвсгэр үсгийн араас их шиг өндөр энэ дээр болохоор задарлаа хийчихье хэдүүлээ. За, эхний 있어요 дээр авчи. За, 있어요гийн энэ мөн буюу их шиг үсэг нь и болон о үсэг болж байна. Харин чам буюу чам алга. За, чам 받침 нь болохоор саншуд байгаа маань. саншуд нь болохоор чам 받침 нь болж өгч байна. Тэгээ 받침ийн араас их шиг орсон тохиолдолд бид нэр тухайн 받침аа хаашаа оруулаад их шигтэй хамт уншаад 있어요 гэж байгаа. За, энэ чинь хоёр л бичтэй юм байна. За, эхнийх дээр нь мом, дараагийнх дээр нь болохоор ча 받침. За, их шиг үсгэн дээрээ дэвсгэр үсгийг нийлүүлсэн үг бол 있어요, 맞아요 гэсэн үг болж ингээд жишээн дээр. За, ингээд өнөөдрийн хичээлийг ингээд дүүргээ. Одоо харин эхнээс нь хэдүүлээ дөрмөөс ороо дахиад дэвсгэр үсгээ давтана. Тэгээд өнөөдрийн хичээлийг өндөрлөө. За, эхний кияг ямар үсгийг орсон тохиолдолд кияг дэвсгэрлэх вэ? За, одоо хэдүүлээ ногооноос нь хаашаа ярьдаг болно. За, сан кияг, кияг орсон тохиолдолд кияг дэвсгэлж өгнө. Харин нин дэвсгэлж байгаа тохиолдолд нүн болно. тиг дэвсгэлж байгаа тохиолдолд саншууд, хөд, тэд, чид, жид, шууд тиг гэсэн үг байна. За, харин рөл дэвсгэлж байгаа тохиолдолд рөл өөрөө байна. Мөн дэвсгэлж байгаа тохиолдолд мөн байна. Пип дэвсгэлж байгаа тохиолдолд пип болно. Пип. Харин өн дэвсгэлж байгаа тохиолдолд өн өөрөө болно. За, одоо харин давхар дэвсгэр үүсгийн тохиолдолд хоёр гүйгүүлэгч үсэг дэвсгэрж орсон тохиолдолд аль нь төрүүлж уншигдах вэ? Аль нь уншигдах вэ? За, кияг болон шүд дэвсгэлсэн тохиолдолд кияг болон шүд хамт орсон тохиолдолд киягаар уншигдана. Нүнжид хөд дэвсгэлж орсон тохиолдолд нэнээр дуудагдана. рол пип, рол шид, рол тэд, рол хөд дэвсгэлж орсон тохиолдолд ролоор дуудагдана. пип шүд дэвсгэлж орсон тохиолдолд пипээр дуудагдана. рол кияг дэвсгэлсэн тохиолдолд киягаар дуудагдана.
Rol nib дэвсгэрж ороосон тохиолдолд нэр дуудагдана. Rol pip дэвсгэрлсэн тохиолдолд бибээр дуудагдана. Харин T-гэд тэдний араас E шиг орсон тохиолдолд G чи болж дуудагдана. Киог T-гэд биб жид энэ алталт болно. Урталт нь хөд орсон тохиолдолд хатар дуудах буюу хөг төд кеп жид чөд болно. За харин шүд жид чөд тэдний араас хөд орсон тохиолдолд тэд болж дуудагдана. За ингээд өнөөдрийн хичээл инх хүрээд өндөрлөхөөс өмнө хэдүүл одоо монголоор энийгээ яг ингээд нэг авчихъя. За Г үсэг, К үсэг, давхар Г-ийн нар Г дэвсгэрж орсон тохиолдолд Г-гээр уншигдана. Харин хэлний үзүүрийн энэ үсэг дэвсгэрж орсон тохиолдолд энэ үсгээр дуудагдана. Д, С, Ж, Ч, Т, Х давхар С үсэг давхарлж орсон тохиолдолд Д-гээр дуудагдана. Рол төгссөн тохиолдолд ир үсэг болно. Им үсгээр төгссөн тохиолдолд им үсэг дэвсгэрлэнэ. Б болон П дэвсгэрлж орсон тохиолдолд Б-гээр дуудагдана. Өн буюу хэлний угийн нэрээр төгссөн үгэд хэлний угийн нэр өөрөө дэвсгэрлж дуудагдана. За харин давхар хийгүүлэгч Г болон С давхарлж орсон тохиолдолд Г-гээр уншигдана. Ин Ж болон ин Х давхар орсон тохиолдолд инээр дуудагдана. Ир Б, ир С, ир Т, ир Х давхарлж орсон тохиолдолд ирээ дуудагдана. Ир С давхарлж орсон тохиолдолд опсоо Б С давхарлж орсон тохиолдолд Б-гээр дуудагдана. Ир Г давхарлж орсон тохиолдолд Г-гээр дуудагдана. Ир им давхарлж орсон тохиолдолд имээр дуудагдана. Ир П давхарлж орсон тохиолдолд Б-гээр дуудагдана. Харин Д Т-гийн араас И их шиг авсан тохиолдолд Ж Ч болно. Г Д Б Ж-гийн хойтлт юм уу урталт нь Х үсэг авсан тохиолдолд хатуур дуудах буюу К Т П Ч болно. С Ж Ч Т-гийн араас Х орсон тохиолдолд Т үсэг болдог байгаа шүү. За ингээд өнөөдрийн хичээлийн өндөрлцгөөе. Хичээлтэй хамт байсанд баярлалаа. Үгээ сайн сураад үгээ зөв дурддаг болохоор дараагийн хичээлээр уулзтлаар баяртай. Баярлалаа. Өнөөдрийн хичээлтэй хамт байсан та бүхэнд баярлалаа.